Хам банк тогтвортой ноос ноолуурын эвсэл. Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих ногоон зээлийн хөтөлбөр. Хам банкны бэлчээр болон байгалийн нөөцийг хайрлан хамгаалж, зөв зөвсөд ашиглаж, хойч үедээ энэ хэвээр нөвлүүлэхийн тулд нутаг орондоо хичээнгүлэн зүтгэж, ууггүй хөдөлмөрлөж яваа малчин түмнээ дэмцээр ирсэн. Тэмж учраас байгаль дээлтэй мал амьтдын тав тухтай амьдрах орчныг хангасан, малчдын баталгаа тамжиргааг дэмжсэн ноолуурын үйлдвэрлэлийг бий болгох зорилготой тогтвортой ноос ноолуурын эвслийн ажлыг дэмжин Хам банк хамтран ажилладаг билээ. СП-гээс бол одоо хавар яриад ийм хаан банкнаас ингээ барьцаагүйгээр ингээ зээл олох гэж байна гэдээ ярихад нь би бол эхлээд ерөөсөө үнэмшээгүй. Ер нь одоо тэгэл банкн дээр яваад очихоор мэдээж барьцаа хөрөнгө шаардах байлгүй дээ. Одоо барьцаагүй зээлч гэж одоо юу яах вэ гэсэн шиг юм бодоод ерөөсөө итгэхгүй байсан чинь тэгээд үнэхээр ийм зээлийг бол бид нарт олгосон. Олон улсын эвслийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн Хам банкнаас 1% хүүтэй зээлийн хэмжээг нь хэрэгцээндээ тохируулж жилд 2 удаа авч болох хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг эвслийн гишүүн малчдын байгууллага хоршоодод барьцаа, үл хөдлөх хөрөнгө шаардахгүй итгэлцэл дээр тулгуурлан олгож байна. Энэ зээлийг бол хоршоодод олгосноор малчид бидэнд бол амьдралд нь түлхэж болж байгаа. Хаврын нөхцөлд бол малчин биднэрт яг санхүүгийн асуудалтай үе байдаг. Энэ зээлийг аваад одоо ингэж хаврын ажлаа эхлүүлнэ, ямаагаа самнуулна, өвс тэжээл аавна, хаврын цагт малаа тэжээн. Хоршоод зээлийн хүсэлд гаргахдаа олон улсын эвслийн зохистой дадлыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх. Түүхийд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байх шаардлагатай. Дээрх үндсэн нөхцөлийг хангасан хоршоод тухайн орон нутгийн хаан Хам банкны салбарт хандаж зээлийн хүсэлтээ өгөх боломжтой. Хоршооноос ингээд авах юм бол малчтад их тэмтэй урьдчилгаа ингээд авчдаг. Мал цал таргалаагүй, ноос ноолуур гараагүй байгаа үед бол их хэрэг болдог. Хам банк энэхүү малчдын хоршоодыг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр дэмжснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үнцний сүлжээг хөгжүүлэх томоохон санхүүжилтийн шинжилгээг хийж ноолуурын салбарыг урт хугацаанд дэмжиж буй хэрэг юм. Уг бүтээгдэхүүн бол нэлээд яралтай судалгаанд ороод тэгээд айгүй амжилттай зах зээл дээр нэвтэрсэн тийм бүтээгдэхүүн харьцангуй бусад судлагддаг бүтээгдэхүүнийг бол тэгээд ягаад гэвэл ноос ноолуурын тогтвортой хөгжилд айгүй тийм зөв санагдсан. Хоршоодууд өөрсдөө үйлдвэрүүдтэйгээ дотоодын үйлдвэрүүдтэйгээ харилцдаг гэрээгээр дээр үндэслээ зээл олгож ийж тэдгээр хоршоодууд маань санхүүжих чадвар нь сайжирдаг. Дахиад дээрээс нь тэр хоршоодууд гэдэг чинь өөрөө малчтын нэгдэл учраас тухайн малчтын яг амьдралд таарсан ноолуурын циклд нь таарсан банкны бүтээгдэхүүн гаргах юм шаардлагатай гарал бүтсэн бүтээгдэхүүн. Тэгээд мэдээж одоо тэр хүмүүс маань стандарт бизнесийн байгууллагуудыг бодвол тэг бичиг цаасны болон барьцааны хувьд ямар ч боломж байхгүй учраас бидэд гэсэн ганцхан боломж нь бол тухайн дотоодын үйлдвэрүүдтэй хийгдсэн гэрээн дээр үндэслэж одоо ингээд зээл болгосон юм процесс байгаад байгаа. Хоршоодуудын ардталд байгаа бараг 6000 шахуу айл өрөх байгаа. Тэр малчин айл маань энэ хөнгөлөлттэй зээлийг яг өөрсдийнх нь ахуй амьдралд таарсан циклтэйгээр аваад эргэн төлж чадсанараа нэгдүгээр санхүүгийн сахилга бат, санхүүгийн рекорд одоо банкны секторт үүснэ гэсэн цаашдаа эргээд зээл аваад чадварчаад одоо хоршоод болж нийлдсэн бол магадгүй компани байгууллагатай нэг болоход ч гэсэн ингээд төв үүснэ. Тэгээ цаашдаа хөгжих боломж нь гэсэн. Альва нэгэн байгууллага заавал одоо нэгдэл аж ахуйн нэгж байна уу, хоршоо байна уу, байгууллага байна уу, заавал санхүүгийн харилцаанд орж ижил одоо хөгжиж байгаа. Тэгэхээр тэр хөгжлийн хамгийн ихний шат нь бол хоршоодод болгож байгаа ийм Хам банкны тогтвортой ноос ноолуурыг дэмжих ногоон зээлээр бол ингээд импакт нөлөөх юм байна гэж найдаж байгаа. Энэ зээлд хамрагдсанараа одоо манай хоршоо өмнө бол зээл авж байгаагүй учраас одоо зээлийн түүхтэй, сайн түүхтэй болж байна. Тэгээд цаашид үйлдвэрийн гэрээ барьцаалсан зээл учраас үйлдвэрүүдтэй гэрээ хийгүүл үйлдвэрүүдтэйгээ одоо харилцаа уялдаа холбоо маань сайжирч байна. Хаана одоо хариуцлагатай болж байна. Мөн цаашлаад ноос ноолуур их барда түүхийн үедээ ч гэсэн бэлтгэн нийлүүлэх одоо мах арьс ширгээ тий. Тэгээд үйлдвэрүүдтэйгээ бас ингээд холбоо тогтооход одоо манад бас ашиг тусаа өгч байна гэж бодож байна. Эвсэл нь 2015 онд ноолуурын тогтвортой байдлын дэлхийн анхны сайн дурын стандарт болох SFA Кашмир стандартыг бий болгож өнөө хүртэл үе шаттай хөгжүүлж ирсэн. Ингэснээр ноолуураа үйлдвэрлэдэг малчид байгаль орчинд ээлтэйгээр төдийгүй мал малалгааг зөв зохистойгоор хөтөлж тогтвортой аргаар ноолуур бэлтгэдэг гэдгээ тодорхой шаардлага шалгуурын дагуу нотлон олон улсын үйлдвэрлэл эрхлэгчид
брэндүүдэд эвслийн баталгаажсан буюу SFA certified хэлбэрээр борлуулах боломжийг бий болгосон. Because we all share exactly the same needs and exactly the same objectives here. It means that when we're working together in this way, we can really make things happen all the way through the supply chain. Really, we've got to move all of cashmere production to a sustainable future. This is an attempt to really change the way cashmere is produced for the very long term and to make some permanent changes and some permanent impacts on the environment and on the herding processes. Humba байгаль дээлтэй Балантны амьдрах орчныг тэтгсэн тогтолцоотой газраас ноол үрийг худалдан авах эрэлтэд тулгуурлан олон улсын брэндүүд эвслийн баталгаажсан буюу SFA certified шошготой ноол үрийг худалдан авах хэмжээ жилээс жилд өсөх хандлагатай байна. Малчтад илүү ихээр одоо амжиргааны болон үнд цэний одоо өртгийг нэмэхэд ямар арга зам, ямар механизм, ямар боломж байна гэдэг дээр бол манай байгууллага ажиллаж байна. За энэ дээр хамгийн чухал одоо сүүлийн 17 оноос хойш бид нар хаан банктай бол хамтарч ажиллаа. Ямар чиглэлээр хамтарч ажилласан бэ гэхээр малчтын байгууллагуудын малчтын дунд ямар санхүүгийн хэрэгцээ байдаг юм бэ гэдгийг бол бид нар 2 улирал дамнаж 2 жил дамнаж бол хийж үзлээ. За ингэснээрээ санхүүгийн одоо мөнгөний хэрэгцээ өрхийн төвшөнд, хоршооны төвшөнд яг хизээ ямар хэмжээний мөнгө, ямар хүүтэй байвал зохимжтой юм бэ гэдэг энэ мэдээлэлээр үндэслээд хариуцлагатай одоо малчны байгууллагын сургалтыг, хөтөлбөрийг одоо тэр 18 оноос хойш энэ хоёр байгууллагын хувьд бол бид нар хамтарч хоршиж ирсний үр дүнд энэ 22 онд ногоон зээлийн малчтын доктортой ноолын зээлийн асуудал бол ингээд маш одоо амжилттайгаар батлагдаад энэ жил туршилтын баягааны явж байна. Хаан банкны хувьд л одоо маш соргогоор мэдэрч энэ шинэ бүтээгдэхүүн ингээ гаргаад зөвхөн гэрээ барьцаалаад зээл олгож байгаа нь бол одоо нийт малчин түмнээ үйлдвэрлэгч хоршоод гэдэг одоо энэ нийлж хамтын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг дэмжиж аваад нь туйлыг баярлж байгаа. Энэ зөвхөн малчтад хоршоодыг дэмжих гэхээсээ илүү Монголын ноолуурын секторт ямар давуу чанар авчрах гэдэг нь тэгэхээр ноолуур боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрүүд маань гадны одоо дамжин өнгөрүүлэх гэж байгаа худалдаа авагч нарт бити үн зөвхүүлж алдаасаа малчд болон хоршоодууд эргээд манай үндэсний ноолуурын жижиг болон дунд томоохон бүх үйлдвэрүүд хоорондоо шууд харилцаатай байгаасаа тэдгээрийнхэн гол гүүр нь одоо санхүүгийн гүшүүргийг хийж байгаа банк нь ингээд зөв ойлгомжтой гурвалсан талтай аль алийг хоцсон байдлаар ажиллаж чадаасаа гэсэн тийм том амбицтай ба тэр дараа жилийн үед бидний далаац үйлдвэрийн тоогоорооч тэр хоршоодын тоогоорооч тэр айгүй том хүрээлэлтэй байх бах энэ импакт нөөрөө магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа Монголд байгаа бүх одоо малчид маань зөвхөн дотоодын үйлдвэрүүдэд ноолороо тушааж чаддаг тэр дотоодын үйлдвэрүүд маань малчтаасаа зах зээлийнхэн зөв үнээр ноолорыг авч чаддаг тэдгээр зохицуулж чадсан механизмыг банк нь өөрөө зээлийн бүтээгдэхүүнээр зөв удирдах чаддаг гоё зүйлийг хэлэх болж байна.